Манай олон нийтийн хилцүүлэг бол маш олон хүмүүст бас хүрж их шиг байна л та. Тэгээ над руу их олон мессежүүд ирж байна. За хэд хэдэн хүмүүсээс болохоор би энэ туул голоо хамгаалъя гэсэн пост оруулсан чинь намайг мессенжерээр орж ирж янз бүрийн тийм занал хийлэл дарамт учруулж байна. Энэ талаар бас хэлээд анхааруулад өгөөч. Иргэд бид чинь болохоор хотынхоо амьдрах орчин энэ туул голоо хамгаалахын төлөө байгаа штэ гэсэн агуулгатай ийм мессежүүд ирж байна. За тэгээд түүнээс гадна өчигдөр энэ нийслэлийн одоо манай Монгол Ардын намын тэргүүлэгчдийн группийн чат гэх нүг ийм яваад байна шүү дээ, тийм үү. Тэгэхээр үнэхээр танаа тэр Монгол Ардын намын тэргүүлэгчдийн групп чатанд ийм иргэдийнхаа эсрэг турхирч жагсий гэсэн агуулга ийм уриалга яваад байгаа мó. Өнөөдөр энд үзүүлж байгаа энэ харилцаа хандлагыг чи харах юм бол үнэхээр энэ иргэдийгээ төлөөлөх чадваргүй болж нийслэлийн удирдлага бол ерөөсөө огтос иргэдтэй үйлчлэх ёстой, иргэдээ мэдээлэлээр хангах ёстой гэсэн ийм мэдрэмжгүй болсон юм шүү. Тэгээ та эцсийн бүлэгт одоо энэ оролцогч нараас уучлах гуйхгүй мó? Зөвхөн энэ танхимд байгаа хүмүүс биш, маш олон иргэд одоо энэ асуудлын улмаас ингээд дарамтлуулаад байж гинэ гэсэн ийм гомдол бол одоо маш олноороо ирж гинэ. Даваадлаа дарга. Асуулт юм жаглан гүшүүн. За жаглан гүшүүний асуултанд хариулъя. Цэг дарга нэгдүгээр урлагч даваадлаа. За би өнөөдөр бас яг бид нар бол туул голоо аврах хөдөлгөөн арга хэмжээг бол үүшдээ хэрэгжүүлээд явж байгаа. За өнөөдөр би нэг зүйлийг энэ ч ярихдаггүй бод маш их баяртай байгаа. Энэ юу гэвэл агарын бохирдол. Агарын бохирдол. Бид нар энэ жил агарын бохирдлыг 35% бууруулсан. Гэхдээ та миний асуултанд тодорхой хариулж чадахгүй. Агарын бохирдол бид нар яриаг шүү дээ. Гэхээр 35% бууруулах гэхээр өнөөдөр улс төрчсөн байдлаар за туулын хурдны зам 2024 оны Ардсан намын бас нийслэлийн болон их хурлын яг энэ мөрийн хөтөлбөрт орцсон байгаа төсөл анхан энийг эхлүүлж исэн тараасаас нь бид нар өөрчлөөгүй ингээд хэрэгжүүлээд явж байгаа. За үнийн дүнгийн хувьд хэрэгжих арга хэлбэрийн хувьд байгаль орчны үнэлгээний хувьд маш их өөрчлөлтүүд орсон гэдгийг өнөөдөр саяжгаа бид нар ярьлаа. Бууруулах нэг номерын ач холбогдолтой төслөө төгжрлөө бууруулахын тулд улс төржүүлийн төслийг зогсоож болохгүй. Монгол улсын нутаг захиргаа түүний удирдлагын тухай хуулиар нийслэлийн иргэдийн төлөөлөлтөд явж байгаа хажууд сууж байгаа захиргааны байгууллагын төлөөлөл хууль зөрчсөн гэж яриад байна шүү дээ. Хууль зөрчөөгүй. Хууль зөрчөөгүй. Зураг өрөмтлөг хийх шаардлагатай. Өрөмтлөг хийх шаардлагатай байгаа. Та бүхэн мэдж байгаачлан Улсын хурлын Ардсан намын бүлэг өнгөрсөн Баасан гарагт бас ээлжид бусаар хуралдсан. За тэр өнгөрсөн Баасан гарагийн ээлжид бус хурлаар бол цэнгүүн гишүүн энэхүү саналыг тавиад өнөөдөр энэ нээлттэй хилцүүлгийг бид бүхэн зохион байгуулж байгаа. За энэ хилцүүлгийг зохион байгуулах хугацаа маш богино байсан боловч энэ хилцүүлэгт маш идэвхтэй оролцсон одоо нийт 30 орчим иргэн та бүхэнд бол маш их баярлснаа илэрхийлье. За мөн одоо төрийн захиргааны байгууллагуудыг төлөөлж бас энэ танхимд хүрэлцэн ирж 6 цагийн туршид бас иргэдийн асуултанд хариулахыг хичээсэн албан агчтай бас талархал дэвшүүлье. За тэгээд энэ нээлттэй хилцүүлгийг зарласан цаг мөчөөс хойш ердөө нэг 24 цагийн дотор над дээр бол одоо ингээд бараг 200 орчим иргэнээс тодорхой саналууд бичгээр ирсэн байгаа. За миний хувьд бол эдгээр саналуудыг бас ингээд тухай бүр нь асуухыг зорж исэн боловч за өнөөдрийн бас цаг хугацааны нөхцөл байдлыг харгалзаад зарим саналуудыг бол би та бүхэнд бичгээр жич явуулж бас тухайн иргэдэд дараа нь уламжлах болно гэдгээ хэлье. За өнөөдөр 6 цаг хилцсэний эцэст ямар сэтгэл төрж ийн вэ гэхээр үнэхээр иргэдэд одоо иргэдийн мэдэх эрхийг хангах тал дээр нийслэлийн удирдлага маань бас маш дутуу ажиллажээ. Тодорхой мэдээллүүд бас хангалтгүй байлаа. Тэгэхээр магадгүй хэдүүлээ яг энэ хилцүүлгийг дараа нь дахиад хийж бас болноо. Наад зах нь одоо над асуудал үүсгээд байгаа байгаль орчны үнэлгээ, наривчлсан үнэлгээ, тухайн тэр компаниудын төлөөллүүдийг оролцуулаад бүр илүү наривчлсан байдлаар бас ярилцаж болно гэдгийг хэлье. За тэгээд бидний хувьд Улсын хурлын Ардсан намын бүлгийн хувьд өнөөдөр яригдсан бүх одоо танилцуулга, презентац, за шаардлагатай байгаа материалуудыг бол одоо холбогдох байгууллагуудаас нэхэж шаардаж аваад тэгээд иргэдэд бас нээлттэй байдлаар захим хуудаснаа тавина гэдгийг бас хэлэх байна. За миний хувьд энэ хурлыг бас 6 цагийн туршид бас удирдах суулаа. За энэ хугацаанд зүгээр хувь хүний хувьд өөртөө төрсэн сэтгэлдлийг бас нэг богинохон цаг хугацаанд хуваалцахыг зөвшөөрнө.
Ер нь бол энэ туулын хурдны зам гэдэг энэ төсөл маань Монголын төрийн одоо өнгөрсөн хугацааны бодлогын хамаг одоо харлаган байр байдлыг илтгэж байгаа ийм төсөл, ийм одоо асуудал гэж харж байна. Яагаад вэ гэхээр за 2013 он танаа намынх нь анх санаачлаа үздэй тэрий чи хийхэд та нар яагаад ингэж гацаагаад байгаа юм бэ гэдэг агуулгыг бол одоо манай нийслэлийн бол удаа дараалан ярьж байгаа. Гэтэл анх санаачилсан байр байдлаасаа олон дахин өөрчлөгдөөд үн үртг нь маш олон дахин нэмэгдээд тэр анх далангаар явдаг байсан багантай болоод гих мэтчлэн энэ Ардчилсан намын санаачилсан альва одоо дэвшилтэд санаачлагыг Монгол Ардын намынхан хэрэгжүүлж байгаа нэрийдлэр хэрхэн яаж жонхууруулдгийн бас нэг жишээ байна гэж хэлэх байна. Тэгэхээр цаашдаа бид альва бодлогын залгамж халааг явуулахдаа зөвхөн ийм улс төрийн одоо ашиг хонжоо хайх зорилгоор биш, зөвхөн одоо ийм одоо аль нэг намын эрх ашигыг хангах зорилгоор биш, ер нь бол энэ төрийнхөө бас бодлогыг барьж явах нь зүйтэй байна. Төрийн бодлого ямар нөхцөлд хэрэгжих ёстой вэ гэхлээр иргэдийнхээ оролцоог тултал нь хангаж, энэ иргэдийн мэдх эрхийг хангаж, за дээрэс нь одоо энэ мэргэжилтэн судлаач нарын тэр тухай бүр дүгнэлтүүдийг зүгээр ийм одоо нэр төдий биш, хууль заасны дагуу тухай бүр одоо гаргаж авсны үндсэн дээр бас төрийн бодлого хэрэгжих ёстой гэж харж байна. За тэгэхээр энэ төслөөс бид нар цаашид одоо юу гэдгийг ямар байдлаар энэ мега гигдэд байгаа төслүүдийг хэрэгжүүлэх ёстой гэдэг их олон зүйл дээр юм сургамж авж гинэ гэж бас харж байгаа. Тэгэхээр цаашлаад энэ хилцүүлэг бол өнөөдрөөр бас дуусахгүй гэж бодож байна. Тэгэхээр цаашлаад бол бид нар байгаль орчны үнэлгээ хангалтгүй байгаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг бас нягтлах болно гэдгээ хэлье. За төгжрөл бууруулах нэрийдлэр 2.3 их найдын хөрөнгө оруулалт хийн гэсэн өнөөдөр бас батлагдсангүй гэж харж байна. Тэгэхээр энэ үнэхээр төгжрөл бууруулж байгаа хэсэгтэр бас дүгнэлтүүд гарах ёстой гэж үзэж байна. За дээрэс нь хууль зөрчсөн бүр илэрхий тохиолдлуудын талаар бас одоо холбогдох төрийн захиргааны байгууллагууд, холбогдох яамдууд бас мэдэгдсэн байна. За энэ үүний араас бас явах ёстой гэж харж байна. Гих мэтчлэн энэ төслийн одоо эрх зүйн үндэслэл, за цаашлаад одоо эдийн засгийн төсөв тооцоо, за мөн одоо дээрэс нь эдийн засагт оруулах үр өгөөжийн талаар бол одоо өнөөдөр бол бид нар хангалттай бас хэлцэж чадсангүй шүү дээ. За энэ дотоодын аж ахуй нэгжүүдийн оролцоо, хэр олон ажлын байр бий болгож байгаа, хэр олон одоо дотоодын худалдаа авалт хийж байгаа гих мэтчлэн ингээд маш олон санаа зовоосон асуултуудад ердөө ингээд нөгөө өнгөцхөн хандах төдий байдлаар л хандж хилцэж чадлаа. Тэгэхээр цаашлаад одоо саяны миний дурдсан асуудлуудаар бол бид бол араас нь явах болно. Тэгээд өнөөдөр хүрэлцэн ирсэн энэ асуудлын араас бас явж байгаа иргэний нийгмийн байгууллагууд, за болон одоо хэвлэл мэдээллийн байгууллагад та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлье. Яагаад вэ гэхэлэр өнгөрсөн хугацаанд Улсын хурлд Ардчилсан намын бүлгээс одоо ялангуяа нийслэлээр хэрэгжиж байгаа мега төслүүдийн талаар удаа дараалан шүүмжлэлтэй байр суурьуудыг илэрхийлж исэн боловч бас төдийлөн нийгмийн анхааралд өртөхгүй байсан юм аа. Тэгэхээр та бүхэн маань бол энэ асуудлыг бас нийгмийн анхаарлын төвд авчирч чадсанд бол одоо бидний зүгээс бол маш их талархаж байгаа. За тэгээд сая одоо төгсгөлтний Батөрж ахын хэлсэнтэй, Баярмаагийн хэлсэнтэй холбоотойгоор нэг зүйл сэтгэлд одоо хоногсож байгаа нь юу вэ гэхлээр өнгөрсөн хугацаанд бид 1 км одоо замыг 70 гаруй тэрбум төгрөгөөр тавих гээд байна. Ийм явдал байж болох уу гэдээ дандаа эдийн засгийн агуулгаар нь яриад гисэн. Гэтэл Монгол хүний одоо оршихуй гэдэг шиг тийм ээ энэ хатан туулаа хамгаалах, энэ ундны усаа хамгаалах, энэ түүхэн одоо энэ одоо байгалийн зүй тогтлоо хамгаалах сэтэл бол Монгол түмний хувьд ямар их ойрхон ийм сэтгэлд нь ойрхон байдаг. Үүний төлөө монголчууд бид яаж одоо ингэж хамтарч тэмцэж чаддгийг бас харуулж ийн гэж харж байна. Тэгэхээр энэ бүх одоо юу гэдгийг нийгмийн асуудлын соёлын өвтэй холбоотой асуудал, ер нь одоо манай энэ түүхэн оршихуйтай холбоотой асуудлуудыг бас олонний өмнө гаргаж тавьж байгаа та бүхэндээ дахин талархал дэвшүүлье. Баярлалаа.